Орленгагийн самбар түрүү Ландегерт зүүн ордог тамирчин шүү. Зүүн талтай. Жимборско баруун. Довтлогоон дээр сайн хамгаалт болсон. Хулангийн самбар. Хулан ахаа илүү дамжуулт. Ахаад нэг илүү дамжуулт байсан. За хамгаалтын зүрөө байрлал эзэлчлээ. Нандуусэл довтлогоноос дуусч байгаа. Нандуусэл ариука дээр гаргаж байна. Баатэрдний ариу цэцэг 2-оо. Баатэрдний ариу цэцэг шилдэг. Амжилттай болсон үзэгчтэй. Нэмэлт цаг нэвтрүүлгийн оны сүүлийн дугаарт тавтай морил 2025 он Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хувьд ол зомгоор дүүрэн эргэн дурсахад үйл явдал арвин жил болж өнгөрлөө. Ингээд хамтдаа 2025 оныг эргэнэг санацгаая. Дахин хэлэхэд 2025 он бидний хувьд ол зомгоор дүүрэн Монголын сагсан бөмбөгт тод үсгээр бичигдүүлдэх жил боллоо. Мэдээж энэ оны гол үйл явдал бол Монгол улс түүхэнд анх удаа 3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч эзэн Чингис хааны өмнө эх хотын төв талбайд зохион байгуулсан явдал байлаа. 9 дахь удаагийн дэлхийн аварга шалруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр дэлхийн шилдэг 20 баг оролцсон бөгөөд үүнд Монголын эрэгтэй эмэгтэй багууд ч багтсан. Цаашлаад Онлоотрын хулан, Батэрдний ариун цэцэг, Нямжавын нандин хүсэл, Мөнх сайхны цэрэн лам гэсэн бүрэлдэхүүнтэй эмэгтэй шгшэваг энэ тэмцээнд хэний ч таамаглаагүй үр дүнг үзүүлсэн. Тэд шилдэг 8-д багтахын төлөө Азийн топ урд төршиг буулган авч хагас шгшээд үлдэхийн тулд сагсан бөмбөгийн эх орон Америк нэгдсэн улсыг дэлхийн нийтийн өмнө хассан. Польшийн шгшээ нэмэлт цаг гаргасан ч ариун цэцэг бага финалд авчирч Монголын шгшэваг түүхэндээ анх удаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм а. Энэ бол тэдний асар урт хугацааны хүч хөдөлмөр багш дасгалжуулагч нарын нүр их хичээл зүтгэл байлаа. Та нар бол Монгол улсын бахархал. Шгшэвагийн хүрээнд гээд цаашид дурдвал Монголын сагсан бөмбөгийн холбоо 16 хүртэлх насны Азийн аварга шалруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч анх удаага зохион байгуулсан. Мөн эмэгтэй шгшэваг нь бүгд 8 дахь дар дуусалт Азийн аварга шалруулах тэмцээний Б дивизионын шилдэг дөрөвт багтсан юм. Бодлого зөв бол амжилт заавал ирнэ гэдгийн жишээ урссаар. Үндэсний дээдлэгт хасын хөлгүүд залуу халуун бүрэлдэхүүнээр хошоо аварга болж дараалсан жилд металта финалдан цом өргөлөө. Цаашлаад тэд Азад Монголыг таниулж баскетбол Champions League тэмцээний зүүн бүсийн аваргаар нэрлэгдэж финалийн шатанд хүрэл медалаар ингрээ мэлсэн юм. Ингээд ч дууссангүй Монголын сагсан бөмбөгчид 2025 онд тунчиг завгүй байж 2025 оны холбооны цомын тэмцээн эргэн ирснээр оюутан хөгжлийн лиг дээдлэгийн тамирчид нэг талбайд өрсөлдөх боломж бий болсон юм. 2025 онд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөөс 7 гавьяа тамирчид тодорсон. Мэдээж нэн тэргуунд дэлхийн аварга шалруулах тэмцээний мөнгөн медалийг эх орондоо авчирсан хулан, нандин хүсэл, ариун цэцэг, цэрэн ламнаар Монгол улсын гавьяа тамирчин цол тэмдгээр шагнагдсан юм. Цаашлаад тэд спортын оны шилдэгүүдийг шалгаруулдаг Бүртчон наадмаас оны шилдэг эмэгтэй багийн шагналыг хүртсэн. 2025 онд төрсэн гавьяатуудыг нэрлэвэл хасын хөлгүүд багийн тоглогч Бат Төвчний бэлгүүн, Омны Эрдэнэт Майнерс багийн тунгалгийн Санжир, мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний шгшэвагуудыг даргалдаг Магнай Доржийн Отгонбаяр. Сагсан бөмбөгөөр амьдарч сагсан бөмбөгөөр ард түмнийхээ хайр хүндэтгэлийг үлээж сагсан бөмбөгөөр төрдөө үнэлүүлнэ гэдэг юутай гайхалтай. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Оны онцлог тоглолтоор бид үндэсний дээдлэгийн 2024-өөс 25 оны улирлын гайхалтай нэгэн эргээрэлтийг нэрлэж байна. Энэ бол плей-оффын хагас шгшээ шатанд учраа таарсан SG Apes болон бишрэлт металл багуудын өрсөлдөөн. Apes энэ цувралыг 3 тэг гэсэн амжилттай эхлүүлсэн. Гэсэн ч баавгаанууд 4 тоглолт дараалан ялд байгуулж 3 дахь жилдээ финал шалгарч чадсан юм. Дэлхийн сагсан бөмбөгийн түүхэнд өмнө нь 2015-аас 16 оны Филиппинийн цомын тэмцээнд Сан Мигел Бирман энэ амжилтыг гаргаж байсан бөгөөд үүнээс 9 жилийн дараа бишрэлт металл 2 дахь тохиолдол болон бүртгэгдэж нэгэн шинэ түүхийг бүтээсэн. Боломжгүй зүйл гэж үгүй, та зөвхөн итгэж мөн хичээх хэрэгтэй. За ер нь бараг төгссөн зөвлөг хэрэгтэй болсон байна. За ер нь тийм баг. Тэгээд 45 оноо авахдаа 80% довтлно гэдэг чинь бас хүн гэсэн үг үү тийм ээ? 21 довтлож байгаа шүү дээ. 21-ээс 17 оноо болсон. Зако цэцэг сүрэнгийн эсрэг шахаад орсон задлаа үлзэн орших маш том зай байсан холын шидэл амжилттай болсон. Нэгээс 2 холын шидэлтийг дараа Маш сайн тоглолтыг үзүүлжсэн. Холын шидэлтийг энэ удаад гүйцэтгэсэн үлзэн оршихын шидэлт амжилтгүй болсон. Ууганбаяр үлзэн орших доошоо Весли гараад ирсэн. Вестигийн оролт 2 оноо. Их Веслигийн оролт байдгүй. Маш сайн хамгаалт болсон. Буцаад хурдан тоглоом шилжих боломжтой. Эрдэнэ наашаа дамжуултыг өгсөн Мэнд баяр.
Эрдэнэ тогтоохоор шийдсэн байна. Ямар хараатай дамжуулт вэ? Ганбаатарын 2 оноо. Өвтөр өрөг суулгасан Батуйг Занхойсгосон буцаагаад ирсэн шүү. Яхаа харахгүй 7 дахь тоглолтоо. Өнөөдөр бол амрах хэрэг хэмж байхгүй юу вэ? Ямар амир пас вэ? Хоёр алхмын өмнө бөмбөг хүрж штэ. Уг нь бол. Тэгэд Скот хойноос нүгэж ирээд маш өндөр гарч ирээд бөмбөгийг авч та. Ямар холоос вэ? Үгүй орших. Өндөр хэмжээний форма хадгалж тоглож чадчих байгаа хүн бол яхаа харахгүй ууган баяр. Түүний удирдлагын үзүүлэлт, плей-оффын үзүүлэлтүүд бол ер нь тун жиг. За харин плей-офф гэснээс хойш бол оновчтой дамжуулалт нь үдэн хэмжээгээр өссөн шүү. Дахиад үзэн орших. За түүний шидчээд байгаа учраас их ойрхон хамгаалт хийхгүй болохгүй дээ. Доор дахиад гой дамжуулалт байсан. Ганбаатар дахиад зүүн газраа зөв залтаа зогсож байна. Юм байна. Ууган баяр. Wesley содорч чадсан да холын шид дамжуулалттай болсон. Метал баг 7 оног дараач авлаа. Талын тоглолтоо. За харин Баярн Wesley 2 тоглогч 3 тоглогчийн дундуур бөмбөгөө залж орох гэж байгаад алдаж байна. Акууд үзэн орших хөдөө урдаарч илүүрхэндээ ямар амар шидтэй. Үзэн орших гэх ингээд 4 дахь удаага хийж ийн өнөөдрийн тоглолтод. Scott Батуйг Акууд эсрэг эргээ шидсэн штэ. Гоё дамжуулалтыг гэсэн ууган баяр оноо. Сүүлийн хэдэн давталгаан дээр Акууд давтсан давтгаа амжилтгүй болсон. Баярн Wesley нэг эсрэг нэг давтах боломжтой. Давтсан алдаатай давтгаа амжилттай болж байна. Бишрэлт металлын дугаар 25 эсрэг 3 үзэн орших доор нэг дамжуултыг өгсөн. Хаалт амжилттай болчтой. Wesley зай гаргасан холын шидэл өнөөдөр амжилтгүй болсон. Акуудын самбар. Буцаагаад Эпсийн давтгаа гэсэн Эрдэнэ. Застан аваад өөртөө орон зай үүсэх боломжтой байсан да. Дундын шидэлтийг гүйцэтгэсэн. Эрдэнэ шидэлт амжилттай. Аваа 2 дамжуулалт гэх. Сэтгэлээс үнэхээр үр дүнтэй тоглож ирсэн чинь да. За энэ торгуулийн шидэлтийн шугамны орчмоос бол яг тоглолтын явцад 2 ч удаа энэ шидэлтийг хийчихлээ. Нихайсосон яваад орсон дамжуулалт. Асуулт ойрхон байлаа. Иван Скот хоёр хамгаалч эсрэг залсан. Нихайсосон нэг тохиод дундаа шидсэн. Нодаа шидсэн болсон. Шигтэл нөхцөл байдал болцтой. Буцаад 14 секундээс довтлоо. Мөнх хоёр доошоо өгсөн дамжуулалт. Тулуй нэг заслаа аваад урагшаа хамгаалтын заслаан зүрж хамгаалж байгаа хамгаалтууд үнэхээр гоё болж байна. Тулуй хэзээ байдлаас орсон. Догтлоо амжилттай айгүй зүрхтэй болгох юм. Тоглолт одоо өөрсдөө оног ойртуулах боломж эсвэл Үзэн орших минь хоёр. Занхойсгосон бүр урд гараад ирж байгаа юм байна. Денгакот хоёр хамгаалч эсрэг өөрөө шидгийг илүүд үзэн Денгакот энэ тоглолтод амжилттай болгож байгаа их метал болох уу гэдэг одоо тэр асуултын хариулт тун удахгүй л тодорхой нэ. Нихайсосон Ууган баяр төгсөн замын дээрээс хурж байна шүү. Ууган баяр их том орон цаг үүсгээд өөрөө давтсан. Ууган баяр давтгааны секундтэй уралдаа давтгаага амжилттай болголоо. Аматар Үзэршөө замгаалчаа сольж чадсан да. Минь баяр шидсэнгүү дамжуултыг доор өгсөн. Акуудын дагамжтай минь баярын ямар ухаалаг тоглолт вэ? 3 минут 37 секундын хугацаа. Хажуугийн шугамнаас бишрэлт метал мөнгө тоглолтод оруулсан Wesley дээр бол минь дээр хамгаалтыг хийж байгаа. Түүний хувьд 4 алдаатай байгаа шүү дээ. Хэцүү байдлаар шийдсэн гэхдээ Wesley ямар нэгэн асуудал алга дээр мөнгө тасалгаад юу баасан? Тараахан баас өгсөн. Халтраад энэ удаад бол мөнгө алдчихлаа. Минь дээр доошоо ямар гоё дамжуултаа. Денгакутын довтлоо амжилттай хамгаалтаар шийдэгдэх тоглолт болох нь дээ. Тоглолтын сүүлийн минутыг төгсөн байна. Давхар хамгаалт үр дүнгээ өгч байна. Wesley түүн дээр давхар хамгаалт ирсэн. Гол суусууд авсан Ууган баярын дуундын шийдэлтний амжилттай болж байна. За энэ хүү үзэгчтэй 7 дахь тоглолт 67-61-ийн харьцаатай өндөрлөж байна. Монголын сагсан мөмгийн түүх, дээд лигийн түүх. Одоо харин хамтдаа энэ оны онцлог ярилцлагуудыг үздэцгээе. Хэн юу ярив? Энэ бол чиний анхны удаагийнх биш. Хоёр дахь удаагаа энэ аврагын цамыг өргөөд сууж ийн. Магадгүй түрүү жил багийнхаа хожигдлыг бас хараад сууж байсан байх.
тэр үеийн мэдрэмж за энэ удирлыг ихлүүлсэн тэр мөчөөс бас ихтэй гэж бодож байна. За ямар ч тач хамгийн эхлээд өнгөрсөн жил Маба хожигдсон. Тэгээд тэр үед өрөөндөө ганцаараа яг багийнхныгаа үзээ суужсан. Тэгээд эгч нарын одоо ингээд тэ нүдэндээ нулимстай байгаа. Тэгээд ингээд хожигч явахд нь юу ч чадахгүй байгаа мэдрэмж нь өөрөө ялж өгцөө байд юм байлээ. Тэгээ энэ жил Монгол түлхээр шийдсэн шийдвэр гаргахдаа л яг өнөөдөр яг ингээд зогсож байгааг маш их хүссэн. Тэгээд ямар ч тач чадсандаа маш их баяртай байна. Өнөөдөр телевизээр үзэж байгаа энд ирж дэмжсэн асуулгууд багийн дэмжигчид болоо Монголын сагсан бөмбөг сонирхолтой энэ өдрийг мөндөг хүргэе. Энэ жилийн улирлыг дүгнээд хэлэх юм бол ер нь олон жилийн бэлтгэлийнхаа үр шимийг хүртэж эхэлж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд одоо тэгээд юу гэдэг инглигээд бэлтгэл сургуультаа зогсоохгүй жилээс жил бүр илүү өдрөөс өдөрт бүр илүү хичээгээд явна гэж бодож байгаа. Mongolian basketball is real, you know. We were laughed at years ago and now you have to take it serious, you know. So that's what we came to do every night. Үзэгчдээ бид та бүхэнтэй яг одоо 3-9-3 насан туршидын дэлхийн аварга шалралт тэмцээний аваргын төлөө шалгарсан багийн тоглогч Ариун Цэцэгтэй уулзуулж байна. Ариука. Вау, сая юу болоод өнгөрчөө? Үнэхээр гайхалтай. Бид багаараа ажиллаад гээд сүүлийн мөчийн шийдлийг авснаас баяртай багийнхнаас баярлаа гэж хэлмээр. Яа, ийм ажил авснаа зүгээр одоо хүртэл итгэхгүй байна. Шидэж яхад хүртэл би өөртөө чичгээгүй. Гэтэ үнэхээр гоё. Гэхдээ монголчууд танд бүгдээрээ итгэж байлаа. Таны тэр шийдэлд энд ирсэн бөгөөд зурагтаар үзэж байгаа бүх монголчуудыг алмаар уулсан, гайхшруулсан дэндүү гайхамшигтай гэдэг үг багтахуйц тийм шийдэлтэй байлаа. Тухайн шийдэлт, тухайн мөчийгөө талаар. Тэр үед яг таслаанд аваад хоошо попор үлдээ гэж бодсон. Тэгэл аваад шууд шийдсэн. Тэгэл яг тэр орох мөчийг хараад би бүр ингээд өөртөө житгээгүй. Өөртөө гайхсан. Үнэхээр амар шийдэл. Өөртөө житгээгүй. Эцэст нь та бүхний өнгөрсөн 7 хоногийн шилдэг 5 довтлогын хамгаалттай хамт үлдээ 2026 онд та бүхний шидэлтэн оновчтой хамгаалтан чанга хатуу харсан зориг бүр нь хожлоор дүүрэн байх болтугай. Шинэ ондоо эргэн уулзцгаая. Айл нь тус бүрийнхаа багийг хамгийн сайн мэдгэргүй. Айл багийнхаа одоо соёлыг бусдын үеийн тоглогчтой хамгийн сайн мэдгэрхүүд байгаа. Биндрия дамжуулт их хоёр дээр ирсэн. Их хоёрын шийдэлтнээр багийн авах Эрдэнэ цогтын хаалт амжилттай болсон. За ордончулсан хөгжөөнд дэвжигчтэй нэг сайн шуугуулаад амжлаа Эрдэнэ цогт. Нэг холоос ирсэн. Түлгөн Гарден мөнх төвшин мөнхтэй заслан ойрхон ирсэн мөнх төвшин зүүн ороо дамжуултыг гаргаад өгсөн. Гарден тоглооноосоо дуусч байгаа. Гарден 3 онооны шийдэлтийн амжилттай боллоо. Оны илүүтэй гараад ирлээ дээ. Батгийн дамжуулалт Norwell P царнерээс тоглосон. Wesley хоёр хамгаалж ирсэн голоор нь гой гараад ирсэн дээ. Юу. Ислэмнаг амжилттай болсон. Галловыг ингэж тоглуулаад авах юм бол аюултай. Хайсан Илмор заагаад өгсөн бас нөрж шалдаад өгсөн довтлохоон дээр наалт амжилттай боллоо. Энэ удаа Пок Илмор дээр хаалтыг хийсэн. Шавхруудын довтлогоо Сквайр ой дамжуултыг өгсөн Пок Маккензи мөр бөмбөгийн цогсон гэхдээ бөмбөг алдсангүй. Росс мөнхтэй солгын эсрэг Росс хамгаалагч өөртөө ирэх үед дамжуулсан дамжуултууд гоё явж байна. Ислэм данк бол төгссөн.